За сайн байцгаана уу? Хэвлийн доод унжилтыг маш өндөр үр дүнтэй арилгах 3 дасгалыг хамтдаа эзэе. Эхлээд бүгдээрээ бие халаа. Хоёр гарыг мөрний харалтаа ирээ. За өвдгөө аваад энэ хэсэг хугацаанд бан зайрлал дээр бие халааж үгүй. Хэвлийгээ сайн чангална. Давсгаа татна. Гизээ чангалаарай. Хамсгалт өгчихгүй. Энэ дээр ингэж оцоохгүй шүү. Эсвэл ингэж ташаагаа ташаа нуухгүй. Өгцөг яг нурууны харалтаа эндээ барьна. Давсгаа чангалаа мартав. Хэвлийгээ сайн татгаа мартав. Хүзүү мөрлөө өрөөсөө чангахгүй. Сайн анзаарай. За өдөг бохоод нуруу хошоо сунгая. Хэвлий давсаг хэсгийн унжилтыг арилгадаг хамгийн өндөр үр дүнтэй 3 дасгалыг хөтөлөө хамтдаа эзэе. За нэгдүгээр дээшээ харлаа. 2 гар толгойн хад барья. Зүүн хөл доошоо явахдаа зүүн гар хөлний ачаар эхлэе. 1 2 хөлөө доош нь сайн жигээрээ 3 4 5 6 7 8 9 10 гизээ татаарай. 10 9 8 7 6 5 4 3 2 1. За хоёр хөлийг ээлжлээ доошоо жилээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 гизээ татаад байрлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Өвдөө татаад зөөлөн хөдлөө. За хоёрдугаар дасгал. 2 гарыг өгцөгний дор тавина. Нуруугаар хотоохгүй тул хөлөө жигээ толгоогоор маш сайн үндийн. Хөлийн хүчтэй ээлжил савна. 1 2 3 4 5 6 7 8 9 10 тэсэрээ 10 9 8 7 6 5 4 3 2 1 хурдан явлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 барьлаа. Хөлөө жи 10 9 8 7 6 5 4 3 2 1. Өвдөө татаа зөөлөн хөтлөе. За 3 дугаар дасгал. Хажуу тохон дээр тулна. Хэцүү бол нэг хөлийг нуглаад урдаа тавина. Би дээлэхгүй бол шүү. За ингээд дөрөв гэсэн үг. Би дээлж ивэл 2 хөлөө давхарлаа. Зүүн гар толгой дэвэр. Дэшээ толгой дэвэр. Явлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 5 4 3 2 1 барьлаа. 10 9 8 7 6 5 4 3 2 1. Шууд нөгөө талдаа шилжээ. Гараа өргөе. Толгойн дэвхэр 1 2 3 4 5 6 7 8 4 3 2 1 барьлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За хүүхд байлаа дамрыг. За хичээлээгээд комент хэсэгт хэр их өргөд ажиллаваа сэтгэлөөгөө бичээрэй. Таалагдсан бол та лайк дараад шеэр хийгээрэй. За
За ингээд өнөөдөр хичээл маань энэ үрээд өндөрлөө. Хамтайсан та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.